Монгол Улсын их хурлын дарга Зандаагийн инх бол бүгд найрамдах Польш улсад хийх аль биесний айлчлал эхэллээ. Монгол Улсын их хурлын дарга бүгд найрамдах Польш улсын Сенатын маршал Богдан Борисевичийн урилгаар тус улсад энэ сарын 18-аас 21 өдрүүдэд аль биесний айлчлал хийх юм а. Монгол Улсын их хурлын дарга Зандаагийн инх бол айлчлалын хүрээнд бүгд найрамдах Польш улсын Сенатын маршал Богдан Борисевич, бүгд найрамдах Польш улсын Сеймийн маршал Родослав Сикорскитэй хэлэлцээ хийнэ. За мөн бүгд найрамдах Польш улсын шадар сайд, эдийн засгийн сайд, гадаад иргэн сайд нартай уулзгаас гадна Варшавын их сургуулийн дорн техник хүрээлэнгийн төрх болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш оюутнууд Польш улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийх юм а. Айлчлалын үеэр улсын их хурлын дарга бүгд найрамдах Польш улсын Гранц хот дахь хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амьд эссэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж бид монголчуудтай эв санаа нэгтээ үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Европын эв санааны нэгдийн төвтэй танилцах юм а. Улсын их хурлын даргын айлчлалын үеэр улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар, Сеймийн тамгын газрын дарга Ян Чапланаар тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурх юм а.